Хүний эрхийн конвенцийг хичээд цагдаа жагсаал хувцастай энэ юм. Одоо надад төлөөж авахгүй. Нүүр гэж хэлээд За. За би захимжийг бүр ихээр уушиг танилцсан. Чигтэлэг захимжийн захимж 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр дугаар А87 Улаанбаатар захимжаа авсан. Монгол улсын засгийн нөхцөл дэвсгэрийн нэгж түүний өдөртгийн тухай хуулийн 29-р зүйлийн 29-ийн 2, эрүүл мэндийн тухай хуулийн 11-р зүйлийн 11-ийн 2-ийн 1, жагсаал цуглаан хийх зургийн тухай хуулийн 14-р зүйлийн 14-ийн 1-ийн 5, эрүүл мэндийн сайдын 2010 оны үсгэлэнгийн хүл үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчлэгээ үзүүлэх тухай 233 дугаар тушаалын 2 дугаар зүйлийн 2-ийн 4-ийн 3, 3-ийн 6 дахь хэсгийг тусгаж үндэслэн захирамжлах нь 1, Тус дүүргийн 4-р хорооны нөхцөл дэвсгэр дэх хэлбэг текстийн хөшөөний урд үзэсгэлэн зарж буй Босоо хөх Монгол төрийн бүс байгууллагын гишүүн П Шинжи Аравдан, Г Батбаяр, Г Алтан Заяа, Д Бүрвжав, Д Алтан Гэрэл, Ис Ган тогтох, Яа Борхуу нарын 7 иргэний эрүүл мэндийн байдалд оройтож цаашид хүний амь насанд хохирол учир болцсохгүй. Болцсгүй нөхцөл үүсч эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр эрт сэрэмжлүүдийн үнэмээр биеийн байдал дөрв ба түүнээс зээш онооны төвчөнд очсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагаас эхлэн мөсгөлөг зогсоож гадны эмчилгээнд оруулах бай. 2. Дээр хэрэгтийг гадны эмчилгээнд оруулах эмнэлгийн тусламж үйлчлэгийг яаралтай хэрэгжүүлдэг эрүүл мэндийн төв C5-г нийгмийн хэлбэрийг зохиолох аюулгүй байдлыг хангах эмнэлгийн байгууллагууд ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг цагдааг нэгдүгээр хэлцээ октоотер нас тусах үүрэг болгох бай. 3. Захирамжийн хэрэгжлийг хан ажлыг засаг даргын орлогч Б мөнхөд даалгах бай. Засаг даргын гам болох гэсэн ийм захирамж гарсан. За энэ захирамжийн дагуу бид үсгэн зарж байгаа нэр бүхий иргэдийг албаны эмчилгээнд оруулахаар эмнэлгийн байгууллага цагдаа хэлбэрийг хэлсэн байна. За энэ үйл ажиллагаа явуулахад манай Чингэлтэй дүүгийн цагдаагийн нэгдүгээр хэсгээс та бүхэнд албан мэдээлэл хөнгөж байгаа. Энэ албан мэдээллийг мөн танилцуулъя. Урд нь та бүхэнд албан мэдээлэл зөндөө өгч ирсэн. Түрүүний юм дээр нэг л зүүн чингийн нэр байна. Тэгээ нааш. За яа. Долоон хүн байгаа тийм. Өнөөдөр нэг хийж өгсөн. Ингээд одоо эрүүл мэндийн төвөөр ороод шинжилгээг өгвөл аппсны үйлчлэгээс би тавиулаад засаг даргын бүтгэдэг учраас тэр бол засаг даргын бүтгэдэг бичиг өгсөн. Бичнэ. Тэр бичсэн бичиг байна. Тэр одоо заавал. За тэр засаг даргын бүтгэж байгаа учраас Тэр өнөр чимгийн бичиг байна уу? за тэр бичгээ байвал үү. За над мэдээллүүдийн өг. Тэрийг асуу. Бототроо. За энэ засаг даргын захирамж Боно. за энэ мэдээ байна энэ хат. энэ мэдээллийг урд нь та бүхэд бүгдээрээ 6-7 удаа авсан байна. Энэ дээр би мэдээлэл бүрэн за энэ дээр гол нь юм байна. Ийм цагдаагийн аль багчийн үйл явцны шаардлагыг биелүүлэх мэдээ үйл ажиллагаанд саадчлахгүй байхыг алдуулсан гэж хэлж байна. За Монгол Улсын жагсаал цуглаан их журмын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь заалт жагсаал цуглаан зохион байгуулалт болон оролцогч хэл журам хууль ёсыг сахих талаар цагдаагийн аль багчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. 15 дугаар зүйлийн 7 дахь заалт жагсаал цуглааныг энэ хууль заасан журмын дагуу албанд харах явцад хүч хэрэглэх буюу бусад хэлбэрээр эсвүүц зөвшөөрсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээж хэлгүй бол Өнөр чимгийг дуудаа. заггааны хариуцлага хүлээж гинэ. Ийм тав цагдаагийн ажлыг хүндэт гэж сайн дураараа албан эмчилгээнд хамралтыг зөвлөж байна гэсэн ийм зүйл. би нэг юм асууя. Өнөөдрийн цагтаа хамгийн их байсан. За Би өнөөдрийн төв эмнэлэгтэн бүгд За Бототроо ажиллагаанд ор. тэр би энэ хараа. Энэ хүнийхээ хувьд дээ штэ. Ой. за гамбата юу Баяр. Бэж одоо ингэ. Бидний үг дээрээ миний үгийг сонсоорой. Ой. Цагдаа бас сонсох хэрэгтэй штэ иргэнийхээ үгийг. Тийм учраас эмнэлэгт бүр итгэхгүй. Хортой тариа хийх, хортой юм уу хэн батлах миний амьд гэсэн. Өчнөө их орончдыг авсан штэ. Самболдоо ажиллаа.
төрийн хөвгийг Дөрөв байгаад хариулах юм. Төрийн байгууллага хариулах юм. За тэгээд миний зүүн одоо. Хажаа надад хадаа өдөөсөө одоо надад одоо. За ийш ханддаг. Цаас хийх. Цаас хийх. бүгд тусгаар маахан.